8.11. Энэ удаагийн нэвтрүүлгээ сонгуулийн өмнөх жилийн төсвийн төлөв сэдвээр бэлтгэлээ. Манай улс эдийн засгийн өсөлтөө эх онд 5%-аар 2024 онд 5.1%-аар өсгөж 2025 он гэхэд урт хугацааны өсөлтийн түвшинд буюу 6 орчим хувьд хүрэхээр зорж байна. Оюу толгойн далд уурхайн 2 дугаар үе шатны үйлдвэрлэл эхлэх болон шин сэргэлтийн бодлогод туссан газрын тос боловсруулах үйлдвэр, авто болон төмөр зам, бомтын бүтээн байгуулалт, эрчим хүчний томоохон төслүүдийн бүтээн байгуулалт, барилга угсралтын ажил эрчимтэй өрнөж эдийн засгийн өсөлтийг дэмжинэ гэж тооцож байгаа юм аа. Өнөөдөр төсөв санхүүгийн нөхцөл байдалд учирч байгаа хүндрэлийн талаар сангийн сайд Жавхлангийн яриаг сонсъё. За манай эдийн засгт харж байгаа ерөөсөө томоохон хүндрэл хамгийн чухал асуудал манай төлбөрийн тэнцлийн алдагдлан байна. Төлбөрийн тэнцлээс болж ханшин дээр дарамт ирж байна. Төв банкны валютын нөөцөн дээр ийм дарамт ирж байна. За төлбөрийн тэнцэл дээр мэдээж одоо засгийн газрын зүгээс зөвхөн одоо энэ арилтын шалтгаалтай инфляц юм аа. Одоо энийг инфляцийг зөвхөн Монгол банк хариуцах ёстой гэдэг байдлаар хандахгүй байгаа. Бид эхнээс нь одоо засгийн газрын үүрэг оролттой бодлогын өндөр ач холбогдол өгж ингэж оролцож байгаа. Ялангуяа гадаад худалдаан дээр. За ингээд 5 сараас эхэлж бид ерөөсөө засгийн газраас тусалж дэмжиж чадах цорын ганц зүйл бол энэ богино хугацаанд ерөөсөө экспорт. За ингээд ямар ч байсан бид одоо нүүрсний хэмжээгээ 2019 онд нүүрсээ бид нар хамгийн өндөр хэмжээнд гаргаж ирсэн тэр хэмжээнд хүрсэн бид хэмжээгээр. Зарим өдөө тэрнээсээ ч өндөр гарч байгаа. За харамсалтай нь энэний дагуу одоо орж ирэх валютын урсгал маань бас хангалттай хэмжээнд орж ирэхгүй байгаад л учир байна. Тийм учраас энийг одоо богино хугацаанд энэ өмнө зарцсан байсан нүүрсүүд шүү дээ. Бид манай шинэ засгийн газар 2021 онд цагаан хатан дээр чинь 12 сая тонн зарцсан нүүрс, мөнгөний авцсан нүүрс хүлээж авсан. За энийг жил гарын хугацаанд зөөж гаргасан. За ингээд 5 сард одоо үлдэгдэл 2 саяас доош ороод бид одоо уртын дэврээ эхлээд за одоо нэг дахиад 2 сарын асуудал байна. Өмнө гэрээг хийгдсэн гэрээний дагуу нүүрсээ гаргаад яг одоо шинэ гэрээгээр валютын одоо нэмэлт урсгал орж ирэх хүртэл бас ийм хугацааны бас эрсдэл байгаа юм. Тэр засгийн газар энэ тал дээр одоо бүх хүчин чадлаараа ажиллаж байна. Олон улсын байгууллагууд болон дотоодын мэрэгжлийн байгууллагуудын таамаглалаар энэ оны эцэст эдийн засаг 2%-аар өсөх, инфляц 2 оронтой тоонд хэвээрээ байх, валютын ханш дээр тодорхой хэмжээний дарамт үүсэх эрсдлүүд байна. Тиймээс экспортыг нэмэгдүүлэх, валютын орох урсгалыг сайжруулахад анхаарах шаардлага тулгарч байна. Улсын хурлын намрын ээлжид чуулган удахгүй 10 дугаар сард ажиллаа эхэлнэ. Энэ чуулганаар эх оны төсөв мөнгөний бодлогоо тодорхойлох чухал хэлэлцүүлгүүд өрнөх юм. Монгол гэдэг нэгэн улс айл 2023 онд хэдийн хэмжээний орлого олох, юунд зарцуулах, хичнээн хуримтлуулах, өр төлбөрөө яаж барагдуулах, тулгамдсан асуудлуудаа хэрхэн шийдэх төсөв хөрөнгийн тооцоо төлөвлөлтөө ярих чухал цаг үе ирж байна. Сангийн яам төсвийн бүх ерөнхийлөн захирагчдаас саналын авч хууль тогтоомж, хөгжлийн бодлого төлөвлөлт, дэвшүүлсэн зорилт хөтөлбөртөөгөө уялдуулан Монгол улсын 2023 оны төсөв, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын сан, ирээдүйн өв сангийн 2023 оны төсвийн төслөө боловсруулжээ. Одоогоор эх оны төсөвт тодорхой ямар асуудлууд туссан талаар мэдээлэл хараахан олон нийтэд хүрээгүй байгаа учраас төсвийн бодлогод анхаарах зарим асуудлаар эдийн засагчдын байр суурийг хүргэхээр зорилоо. 2022 оны төсөв дээр сангийн яам төсвийн шинжилгээний томоохон бодлогын өөрчлөлтийг оруулж ирсэн. За энэ төсвийг бид хөгжлийн төсөв байх ёстой. Төсөв бол хөгжлийн гол тулгууруудын нэг байх ёстой. Төсвийн орлого зардал нь их оновчтой байх ёстой. Ялангуяа төсвийн зарцуулалт тал дээр хөрөнгө оруулалтын зардал их оновчтой байх. Дээрээс нь халамжийг багасгах, хөдөлмөрт шилжих ёстой гэсэн бодлогын томоохон шинжилгүүд орж ирсэн. Тэрхүү шинжилгээг энэ 23 оны төсөв дээр маш хүчтэй үргэлжлүүлээд бодит байдал дээр сэргэжилт тал руу илүү их анхаараасаа гэсэн анхаарах гол хүчин зүйл байгаа гэж бодож байна. Хоёрдугаар өнөөдөр Монгол улсын эдийн засаг маш эмзэг эргэлзээтэй байдалд байна. 2022 оны эдийн засгийн гүйцэтгэл бидний төлөвлөсөн хэмжээнд гарахад нэлээд хүндрэлтэй таамаглалаа буруулсаар байгаа боловч 2-3% өсөлт гарна гэдэг нь бас л нэлээд хүчин чармаалт мөн уулуурхайн салбараас хамаарал нэлээд өндөр байна. Тийм учраас төсвийг орлого зардлын хувьд ялангуяа зардлын хувьд тэлэлт багтай, зардлыг маш зөв тооцсон, аль болох хумссан, төсвийн алдагдал багтай. Дээрээс нь орлогоо маш бодиттой зөв тооцож таамагласан ийм төсөв байгаасаа гэж бодож байна. Учир нь өнөөдөр Монгол улсын эдийн засгийн хувьд төсвөр дамжсан дарамт өнөөдөр бол үнэндээ шаардлагагүй.
бид нар төсвийн хөрөнгө оруулалтыг оновчтой болгох тухай олон жил ярьсан боловч хараахан бидний өссөн түвшинд хүрэхгүй байна. Тийм учраас төсвөр дамжиж эдийн засагт эрэлтийг үүсгэх, төсвөр дамжиж валютын ханшин дээр дарамт ирэх нөхцөлийг бүрдүүлэх ийм шаардлага бол үнэндээ алга байна. Өнөөдөр Монгол улсын хувьд гэлтгүү дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал нэлээд эргэлзээтэй. Өнөөдрийн энэ түвшинд цаашаа унж болзошгүйг дөнгөж саяхан Дэлхийн банкны зүгээс анхааруулад байгаа. Тэгэхээр биднэрт 23 онд томоохон эрсдлүүд байна гэсэн үг. Тийм учраас тэр эрсдлээс аль болох хамгаалсан юм төсөв байгаасаа гэсэн бодол. Одоо 22 оны төсөв дээр нэг эмзэглэвчтэй тоо байгаа төсвийн хүрээнд засгийн газрын зүгээс нэмэгдүүлэх боломжтой өрийн санхүүжилт нэмэгдүүлэх санхүүжилтийн хэмжээнд 5 их найд давсан анхны удаа болсон. Тийм учраас энэ жил төсвөр дамжсан тэр өрийг хэтэрхий их нэмэгдүүлсэн төсвийн зарцуулалтыг хэтэрхий их тэлсэн тийм төсөв байх ёсгүй. Хөрөнгө оруулалтын дэвшиж болох бүх зардлуудыг дэвчилсэн. Дээрээс нь үйл ажиллагааны урсгал зардлуудыг илүү их оновчтой болгосон. Төрийн үйлчлэгээний чанарыг сайжруулахад чиглэсэн ийм төсөв байгаасаа хэрвээ бид өндөр зардалтай зардал нь хэтэрхий их тэлсэн алдагдал өндөртэй төсөв батлах юм бол 23 оны эдийн засгийн гүйцэтгэл хангалтгүй байсан тохиолдолд бид нар дээр бол томоохон эрсдэл ирэх юм боломжтой. Сонгуулийн өмнөх жилийн төсөв өмнөх зуршлагаас харахад нэлээд тэлсэн, сонгуульд зориулсан өнөөдрийн Монголын сонгуулийн тогтолцоо өөрөө жижиг тойрог руу чиглэсэн байгаа учраас түүнэр рүү чиглэсэн юм төсөв болдог. Гэтэл өнөөдрийн хувьд яг тэр сонгуулийн болон тойргийн явцсан эрх ашигыг харахаасаа илүү Монгол улсын эдийн засаг өнөөдөр цар тахлын болон геополитикийн томоохон асуудлуудаас холбоотой нөхөр хүнд байдалд орсон бид валютын нөөцийн хомсдолд орчихсон валютын орох урсгал хэрхэн нэмэгдэх вэ гэдэг нь тодорхойгүй байгаа юм үед бол тэр их ашиг харьцангуй дарсан юм төсвийг хийгээсэ гэдэг юм хүлээлт бол байна. Тал дээр бол улс төрчдийг бол тодорхой хэмжээнд ухаалаг хандаасаа гэж уриалахаар байгаа юм. Санхүү эдийн засгийн дээд сургуулийн багш, эдийн засагч, судлаач Дэлгэр сайхны яриаг сонсголоо. Эх оны төсөв иргэдэд хэр өгөөжтэй байх нь мэдээж олон нийтийн гол анхаарах сэдэв. Энэнтэй уялдан Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байрыг хадгалах, цалин хөлс орлогыг нэмэгдүүлэх, эрүүл аюулгүй орчин, нийгмийн хамгааллыг сайжруулах, үн тогтворжуулах, төрийн хэмнэлтийн бодлогыг үргэлжлүүлэх асуудлаар засгийн газар улсын хурлд саналаа уламжилжээ. Тухайлбал төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийг эх онд багтаан 50-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын 10%-ийг багасгах, хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт үзүүлэх, банкны зээл, цалингийн зээлийн хүүг бууруулах зэрэг санал хөрвүүлсэн байна. Энэ төсөв яг хэний төсөв вэ тийм үү? Энэ бол яг үүндээ Монгол улсад ажил хөдөлмөр эрхэлж байгаа. Одоо нялх бачраас ахуулаад Ахмад одоо буурлууд хүртэл одоо аж ахуй нэгж байгуулах бүхний хамааралтай юм төсөв. Тэгэхээр тэдгээрийн институт байгууллагын төлөөллийн одоо санал дэвтэ зөвшөөрч шийдэх ёстой. Тухайлбал эрэгчил одоо шийдвэл цалин хөөсийг хэдээр яаж нэмэх юм? Тэтгэвэр тэтгэмж яаж нэмэх юм? За мөн одоо аж ахуй нэгж байгууллага ажлын байраа нэмэгдүүлэхэд хүнд яг хэдэн төгрөг яаж өгөх юм? Энэ юмнууд чинь маш тодорхой байх ёстой байгаа. Тэгэхээр ийм зүйл хүлээгдэж байна. За тэгээд үйлдвэрчний эвлэлийн холбооны зүгээс бол төсвөө 5 сар болон 8 сард бид 2 удаа явуулсан байж. Нэгдүгээрт бол парламент өөрийнхөө бүрийн эрх хугацааны талд орчлоо. За нөгөө цалин хөөс нэмэгдүүлнэ гэсэн асуудал юу болж байна вэ? 1, 2. За тэтгэвэр тэтгэмжүүд яг тодорхой хэмжээгээр нэмэгдсэн тийм оны ихэнд. За мөн дээрэс нь монголчууд ер нь энэ байгалийн баялаг гэдэг юм уу эдийн засгийн хүндрлийн үед инфляц ханшил та бүхэн бүгдээр мэдж байгаа тийм үү. Инфляц гэхэд одоо 16-аас 20% болчлоо. Түрүү жил одоо ковидын асуудал гэдэг ингээ ирсэнгүй байсан. Энэ жилийн хувьд бол одоо ийм байна. Тэг үндсэндээ бол бидний зүгээс доор хаяж одоо нийт хүмүүсийн бодит орлогыг 20-оос доош хувь нэмэгдүүлэхгүй бол үндсэндээ орлогын нь бол алдагдана. Өөрөөр хэлбэл тэр хүмүүсийн бодит орлого бол унана гэсэн. Иргэжч одоо дахиад инфляцтай байна гэсэн үг шүү дээ. Ер нь бол тэгж төсөөлж байна. Энэ жилийн инфляц нөхөд, эх жилийн инфляц нөхөд. Тэгээд дээрэс нь бодитоор нэмэх гэж байгаа хэдэн төгрөг нэмэх юм бэ? Бидний төсөөлж харж байгаа бол ер нь одоо бодитоор яг цалин нэмлээ гэдэг ийм ярихын тулд доор хаяж 40%-аас дээш хувиар нэмжиж яг бодитоор нэмлэгийг шаардахаар байгаа. Түүнээс инфляц нь 20% байж идэг цалин 10% байх юм бол үндсэндээ 10%-аар цалин буурлаа гэж ярина тийм үү? Шинэ сэргэлтийн бодлого одоо олон бүтээн байгуулалтын зээл болгоно гэдэг юм яваад байгаа. Гэхдээ миний одоо төсөөлж харж байгаагаар бол яг энэ одоо өргөх гэр айлуудын хаалгаар яг орох юм бэ. Монгол улсад ажил хөдөлмөр эрхэлж байгаа олон мянган залуучууд өнөөдөр нэг том аюулын харангад илтчихэд байж байна. Бүгд гадаад гарах сонирхол байна. Хүний нөөцийн маш их хомсдолтой байж байна. Цалин хөлс бага, хөдөлмөрийн үнэлэмж муу, ажил хүчний дутамгаас болоод үндсэндээ орог 1000 гаруй одоо аж ахуй нэгж байгууллага дампуурсан байна. Цаашдаа яг энэ гинжин уруулаар ингээ явна. Нэг компани нөгөө компанийнхаа ажилчдыг булаацлах байдлаар явсаар хагаад бүгдээрээ биеийнээ татж унага. Тийм учраас Монгол улсад цалин хөлс нийгмийн хамгааллын шин сэргэлтийн бодлого тодорхой байх ёстой.
Энийг л үүдэж нэг л бид өхөн шаардна. Тийм учраас энийг бол одоо эхлээд бизнесээ тэгтгчээ дараа нь цалин байлна гэдэг асуудал биш юм шүү. Тийм учраас энэ ковид цар тахлын нөхцөл байдлын дайн байлдааны хил хязгаарын нөхцөл байдалтай уялдуулаад энэ дээр бол нийгмийн одоо томоохон зөвшөөрлөл хэрэгтэй байна. Монголын үйлдвэрчний эвлийн холбооны ерөнхийлөгч Эрдэнэбат ярьлаа. Өнгөрсөн 7 хоногт Монгол улсын ерөнхий сайд болон засгийн газрын гишүүд нийслэлийн удирдлагууд Улаанбаатар хотын дүүрэг хороодын засаг дарга хэсгийн ахлагч нартай уулзалт хийж төр засгийн бодлого шийдвэр авч хэрэгжүүлж байгаа ажлаа танилцуулж тэдний санал бодлыг сонссон юм. Энэ 7 хоногт сангийн яам эх оны төсвийн төсөл бодлого чиглэлээ сэтгүүлчдэд танилцуулж хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийтийн хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөж байна. Эх оны төсөвт анхаарах зарим асуудлаар Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн хүрээлэнгийн захирал доктор профессор Цэвэлмагийн яриаг хүргэе. Дотоодын нийтдэгтүүн хасах 1.9 хүртлээр буурлаа. Монгол Улсын түүхэнд 2 удаа дотоодын нийтдэгтүүн ингэж хямарч хасах тэмдэг рүү орж исэн. Эдийн засгийн ухааны үднээс авч үзүүлэх юм чи эдийн засаг хямарчсан тодорхой түвшинд ийм байгаа үед төсвийн хувьд хумих бодлого барина гэдэг. Гэтэл нөхцөл байдлыг аваад үзэхлээр юуны төрөнд хүмүүсийн эрүүл мэнд, ажлын байрны бүтээмж чухал байгаа болохоор бид нэр хөдөлмөрийн зах зээл дээр илүү шинжилэл хийх. Тэгээ үүнтэй зэрэгцээд одоо сүүлийн 20 жил нийгмийн халамж хавтгаарлаа. Тэгэхээр энэ халамжийг бол үнэхээр бууруулах, гэхдээ их ухаалаг бууруулах хэрэгтэй. Саяхны хийсэн эрүүл мэндийн даатгалын өөрчлөлт бол бас харьцангуй нэг давуу тал. Эрүүл мэндийн даатгалаас олгож исэн мөнгийг иргэдийн өгөх даатгалаас өгч исэн хоёрын байрыг сэлцэн. Гэхдээ үүний үр дагавар нь халамжаар эрүүл мэндийнхээ даатгалаас эмээ авдаг. Эсвэл тэтгэврт байгаа хүмүүсийн дарамт. Ийм тохиолдолд яг энэ эмийн нөлөөллөөс багасгахын тулд яах вэ гэд ирэхээр нийгмийн эрүүл мэндийн асуудал гэдэг их чухал болоод байна л да. Яг энэ төсөв дээр харахад эрүүл мэндийн жишээ хамгийн том шинжилэл юун дээр нэг л багц үйлчилгээ гэдэг зүйлийг хармаар байгаа байхгүй. Гэтэл одоо эрүүл мэндийн байгууллага чинь аль хэдийнэ ковидын дараах нөхцөл байдал гээд бүр эмчилгээний шин заалт оруулж ирээд явсан байхад энэ талаар өнөөдөр иргэдэд хүргэж байгаа мэдээлэл бага байхгүй. Тэр эрүүл мэндийн салбарын дунд зардал нь өөрөө өндөр байхад хичнээн татаас өгөөд тэр зардлыг бууруулахгүй. Эдийн засгийн ухаан талаас харж явах үр ашиг энэ нэгэн татвараар орж ирж байгаа мөнгийг эргээд зарцуулж байгаа учраас үр ашиг бол юуны төрөнд чухал баймаар байгаа байхгүй. Гэтэл үр ашигын оронд хуваарлтыг чухал болгочиход байна. Тэгээ миний хэлэх гэж байгаа эхний санаа энэ зах зээл ажиллаж бид нар 30 гаруй жил явж байгаа юм бол үр ашиг гэдэг ойлголт тэл эхлээд хармаар байна гэх. Хоёрдугаар улс төрийн шийдвэр асар их гарч ирж байгаа байхгүй. Тэгээ энэ улс төрийн шийдвэрийн хурдыг төсвөнж, хувийн хвшлэнж гүйцэхгүй болоод байгаа юм биш үү? Одоо хийж байгаа шийдвэр гэл тэгэхэд жишээлбэл их сургуулиудыг нэгтгэлээ. Гэтэл нөхцөл байдал нь яг тийм нэгтгэхээр байгаа билүү? Өмнө нь хийгээд үзсэн ихтэй сургуулиудын мэрэгжлийн диплом гэхээсээ илүү шинэ эрэнд энэ 21-р зуунд хэрэгтэй 2030 он 2050 он хүртэл хэрэгтэй мэрэгжил юу байгаа вэ гэдэг дээр их анхаармаар байна. Тийм талаасаа бодож энэ төсвийг арай өөр зөөлөн дэг бүтц тал руу хармаар байгаа байхгүй. Гуравдугаар бид нэр ямар ч тохиолдолд ер нь бол хоригдлгүй бол явахгүй, эрсдлийн сангүй бол явахгүй. Энэ валютын нөөц ийм их хямралд орсон байгаа үед бид нэр яаж ийгээд бүсээ чангалж байгаа хоригдлынхаа санг нэмэгдүүлэхээс өөр арга байхгүй. Энэ хувь хүнд ч хамаарна, айл өрхөд ч хамаарна, улс оронд ч хамаарна. 2023 он бол эрх баригчдын хувьд сонгуулийн амлалт түүнтэй уялдсан засгийн газрын мөрийн хөтөлбөр бодлогын баримт бичгүүдэд дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлэхэд чухал он. Тиймээс эх оны төсөв хариуцлагатай, эрсдлээ тооцож, нөхцөл байдлаа бодиттой үнэлсэн эдийн засгийн өсөлтийг дэмжих төсөв байх ёстой гэж судлаачид үзэж байна. Харин иргэд олон нийтийн хувьд улс орны хөгжилд дэм болсон ард түмэнд үр өгөөжтэй байхыг хүсэж байна. 8-11 нэвтрүүлэг сонгуулийн өмнөх жилийн төсвийн төлөв сэдвээр та бүхэнд хүрлээ. Нэвтрүүлгийн редактор Мөнгөн Туяа, найруулагч Баясгалан, нэвтрүүлэгч Анх болд Амар Жаргалан.